Хүн төрлөختөн бидний их нутаг болох цэнхэр гарагийн маань уур амьсгал үргэлж өөрчлөгдөж байдаг. Өнөөгийн бидэнд тохиолдож байгаа хэд талалт, цөлжөөлт, газрын доройтол зэргийг ярих бүрд байгалийн энгийн үзэгдэл гих нэрийн дор үл ашаах хүмүүс олонтой байдаг. Гэвч үүнийг тоо баримт судалгаа үгүйсгэж байна. Монгол орны цөлжөлтийн тэн хагас нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн бий болжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжөлтөө тэмцэх тухай конвенцийн тооцооллоор цөлжөөлт, газрын дороотол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний хохирлыг дагуулж байна. Дэлхийн 3.2 тэрбум хүн дороотож буй газар нутагт амьдарч амжиргаа нь улам муудсаар байна. Харин Монголд сүүлийн 80 жилд дундаж температур 225-аас 246 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж дулаарлаас 2-оос 3 дахин өндөр байгаа юм. Мөн нийт газар нутгийн 80% нь цөлжөлтөнд дэрвэгдэжээ. Бидний өмнө тулгамдж байгаа энэ асуудлын 50-аас 60%-ийг бидний өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас улбаатай гэдгийг судалгаа харуулж байна. Монгол орны малын тоо 70 саяыг давж бэлчээрийн дааз хэдийнэ тартагтаа тулжээ. Мөн зам тавигдаагүй газар өчнөө шороон замуудыг бий болгож мотоциклоор мал хариулах шинэ хандлага хөрсний бүтцийг уламжлалт мал аж ахуйгаас илүү хурдан илэгдүүлж гэмтээж байна. Үүнээс гадна 2010 оноос хойш Монголд 1244 гол нуур булаг бүрэн ширэгсэн байна. Ур амьсгалын энэхүү өөрчлөлт улс орны эдийн засаг, ахуй амьдралд сөргөөр нөлөөлж ядуурл нэмэгдэх гол шалтгаануудын нэг болж байна. Үүний улмаас газар нутгийн орхин өөр газар суурьшин амьдрах хандлагч газар авч байна. 2050 он гэхэд дэлхийн хэмжээнд 143 сая хүн ур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн оршин сууж буй газар нутгаа орхин нүүдлэж магадгүй байна. Харин Монголд 2023-аас 2024 оны зуудад 7.4 сая мал хорогдож, энэ нь нийт сүргийн 11%, эдийн засгийн хохирлын тооцоололоор 1.3 их найт төгрөгөөр хэмжигдэж байна. Одоо болж байгаа эдгээр бүх гамшигын тэн хагас нь бидний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Тиймээс дэлхийн нийтээрээ санаагаа нэгтгэн эдгээр асуудлыг хилэлцэж, гарц гаргалгааг нь эрэлхийлэх нь нэн чухал юм а.